Гал цогтой залуунас гэдэг бахархмаар үргэлж оргил өөд тэмүүлж ихийг хийж үтээ хин төлөө зорж явдаг. Эрч хүч оргилсан эмнэг амгалан насандан ирмэн их хүсэл зоригдон хөтлөгдөн урлагийн их ертөнцид бүтээлэрэн нэрэн дарахж амьдралын хатуу верхийг даван гарч уран бүтээлийн урт адармаатай замналыг санаа зоригийн шулуун чигч чанараараа туулсан энэ уран бүтээлч бол Монгол улсын урлагийн гаяц үтгэлтэн төрийн шагналт кино найруулагч Бадрахын Сумхүү байсан юм. Монгол киноны алтан дэлгэцнээ дахин давтагдашгүй бүтээлээрэн амьд түүх домог болон мөнхөрж үлднэ гэдэг нэгэн насны гавьяа гэлтэй. Миний амьдрал маш олон сайхан хүмүүс тохиолдсон. За түүний дотор би Бадрахын Сумхүүгаатай хамтарч нэг кинонд яваагүй. Намайг юус авч үзээгүй. Гэхдээ би тэр уулзаад уучраад ингээ ярихтаа ганц их ерөнхий хүний нэг яриа авдаг хүн гэж байдаг шүү дээ. Хамгийн түрүү манай Сумхүүгаа бол энэ найруулагч дотроос их фантастик сайтай. Өгүүлэх айгүй их сайхан фантастик сайхан юм. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт өөрөө орос хэлийг бол гайхамшигтай сайн мэднэ. Ер нь унган орос хэлтэй юм шүү дээ, тий. Би Сумхүүгааг хоёр юм дээр их үнэлдэг. Яг үннийг л. Нэгдүгээрт өөрөө тийм задгай найруулагч. Ерөөс юм баригдахгүй. Жигээ бас тэгж хамаагүй задрахгүй шүү. Ер нь яг тэр киноныхаа ерөнхий раам дотор ер нь тэгж хамаагүй задрахгүй. Сумхүүгийн киног үзэхэд ер нь тийм их задгай кино шүү. Ер нь хондоо ханиг аваад үзтэй. Одоо тэр моторын дууг аваад үз. Бүтээлчийн хувьд бол өөрийнх нь хийх гэж байгаа уран бүтээлийн тэр дүрийн тал дээр учир шалтгааныг хэлж өгөх, зөвлөгөө өгөх энэ тал дээр бол үнэхээр гайхамшигтай агуу найруулагч байсан. Өөрийнх хийх гэж байгаа уран бүтээлийн агуулга, утга санааг бол жүжигчэнд маш сайн ойлгуулж чаддаг ийм найруулагч байсан. Хүнтэй нэг юм ярьдаг. Өөртөө зохиол уншсан. Тэгэд за энийг тоглоно. Эхлээд нэг тоглуулад үзэн. Тэгснэ за чи ийм л юм хэлэндэ. Энийг л хийндэ. Тэгээд тэрэн дээр бол Японы тагнуул хэлтсийн Монголыг хариуцсан дарга хийсий гэдэг тоглосон нөхөөс сахиул дээр. Тэгээд би яагаад энэ Япон тоглоод байгааг бол голцол нэг дамжаа өгшин шат болохоор Япон хятад нэг тийм муу тал руу тэгтээ муу юм биш л дээ. Муу дүр гэж байхгүй, муухай дүр гэж. Тэгээд тэрэн тоглуулсан сахиул дээр. Тэгээд би шинэ ерөөсө жүжигчин бол уншаад ойлго санаагаа хэл. Манай Сумхүү найруулагчийн ганц зарчим тэр. Одоо би энэ дөрөв би ингэж л тоглоё. Найруулагч бол зөвшөөрсөн бол за тоглол. Зөвшөөрөөгүй бол за наад дээр шимтдэг байна. Сумхүүтэй ажиллахад бол зургийн талаар үл ерөөсөө ямар ч ярэ хөрөө юм тийм байдгүй байсан, эргэлзэхгүй. Хондоо би эскизээ хувцаа, жүжигчнээ хувцлаад үзүүлээд харуулад яхад бол манай нэргээ дараа нь үлээс ямар ч юм тийм юу байхгүй. Орнын тэнгэр тутаманараа отлоо салякулам чирүснэ эриа сартангаргатаа эрэлхэгэдэж Дайсан зэрэгтэй сонсцоо дээр ч гэсэн одоо их сайхан эпизодуудыг манай Сумхүүгаа тэр өөрийнх нь найруулагчтай тэр ярьж байгааг би сайн мэднэ. Ягаад гэвэл бас нэг хэдхэн орчуулагч арын тэр очиад ингээ ярилцах гайхамшигтай сайхан тэр юг одоо кино зохиолыг үлээж сайхан дэлгэрүүлж чаддаг амьдралын нэг сайхан болгож чаддаг. Би нисэх дуртай киноны мөнгөн эмч гэж хөдөөний нэг сум эмч байгаа. Энэ дүрд намайг үл шууд прогуугаар авсан. Яг тэгвэл би 87 оны хавар дарамт чатраас Сумхүү найруулагч намайг киноудад ажилд аваад тэгэл яг 87 оны хавар энэ би нисэх дуртай киноны зураг авалт хийсэн.
Заяаны чинь хань ирж явах шиг байна. Аваад явах удаа. Битгий тоглооч. Доктор. Эсгэрүүд хөлөөд харваа нөө. Би яарч яваа юмсан. Суул та. Заашгүй дээ. Баярлалаа. Баярлсан бол ямар жилтэйгээ хэлчихтэй. Жилээ. Тийм ээ, нохоо гахаа дахиаг л байдаг шүү дээ. Би нохойтой. Нохоо жилтэй хүмүүс хүний хамгийн нандин шинж чанартай, үнэн ч шудраг, эмэгтэй хүнд итгэх дуртай, нууц хадгалдаг, гэхдээ нийлээд хувиа одогч, их зүрүүд, сэтгэлийн хөдөлгөөнөөр дарж чаддаг. Үг хэл цөөнтэй, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг гэдэг баха. Юу? Харин л дээ. Тийм бистэ заяа. Чи юу гэж бодож байна? Мэдхгүй. Хүн зүгээрээ болохгүй байцаа шалаад л. Киноны багварлалтын зураач, дүрмийн зохиолч юу гэдгийг тийм ээ зураглаач. Бүхэл мэргэжлийн хүмүүстэй бол маш уран сайхны зарчимч өндөр шаардлага тавьж чаддаг. Энэ бүгд нь уран бүтээл дээр ингэж илэрч гардаг. Уран бүтээлчид одоо уран бүтээлийн хамт олонтой ингээд хамт явж байхад бол эхлээд харсан хүн бол айж сүрдмээр их ширүүн юм шиг ингэж зан авиртай харагддаг. А яг ингээд ойртоод, үерхэд, нөхөрлөөд ингээд эхлэхээр их сайхан үнтэй ер нь ажил төрөл дээр юмдаа их шийдэмгүй тийм ээ. Хий гэсэн бол юмаа хий чинь яг өөрийнхөө бодсон сонстоор юмаа хий чинь нөхтөгөө зэмлэгтэй зэмлэн загнахтаа загнана. Тэгээд цаанаа болуулна юу байдаг. Хөөлөө туулаа боллоо байдаг. За одоо чи нөхөр ингэж буруу юм ийсэн гэсэн тэгс одоо ч юм хөвдлөө наануу санаа болно. За тэгэл тий чинь нөхөө гэдэг чи их аимшигтай одоо тэгэл одоо яалтай үлээ илтэй үлээ гэж идэл чинь за 3 болгож яжэвэл 3 хүн болгож яжэвэл тэгээд хөөсөн туусан байдгүй. Энд чинь хүнээс илүү үнэтэй юм байна авал та. Би хүүхдийг заавал гаргана. Хүүхдэд эрүүлэх хэрэгтэй. би сумхуугатай бол уран бүтээл дээр их олон уран бүтээл дээр хамт ажилласан сүмэгийн жүжигчин ч гэж ярьдаг л байсан. Сумхуугаа бол миний хувьд аав шиг минь, ах шиг минь ийм сайхан хүн байсан. Говьянганд тулдсан киноны Сэдэн Балдрын оролт тоглож байх хугацаанд бол Сумхуугаа бүр ямар сантай би нэг жишээ ярил л да. Нэг өөрийнхөө амьдралын тухай Сэдэн Балдар ярьж байгаа тухайгаа аавынхаа тухай ярьж байгаа believed ярьж байгаа зураг авалтан дээр би бас нэлийн сандраад айгаад нөгөө хэдийгээр үгээ цээжсэн бүх юмудаа бодож санаж байгаа ч гэсэн яг тэр зураг авалтан дээр бол ээрч муурахч байдаг юм уу эсвэл үгээ явлаа гэж тоглолтоо мартах тоглолтоо саналаа гэхэд үгээ мартахч байдаг юм уу янз бүрийн ийм юмнууд гараад зураг авалтан нэг жаахан зогсоод явсан гэсэн чинь сүмээ тэгсэн байгаа. Надаас жоохон сүрдээд байх шиг байна. Би олдчих. Тэгээд Асалбай тэгээд чинь Говьянганд тулдсан киноны ерөнхий оператор Асалбай. Тэгээд чи нэг хэлж байгаад тэгээд нэг юу яачих авчих гэдэг. Тэгээд өөрөө холдоод явцсан. Тэгм гол нөгөө би нөгөө айгаад сүрдээд байсан хүн чинь сүмийг ингээл яваад байгаа бол тэр орн чөлөөтэй байдлаар ирж байгаа. Энийг хүртэл сүмээ бол мэдэрч байгаа байхгүй. Манай аав ээж олон хүүхэдтэй. Ер нь ядуутархан л амьдарч байсан л та. Тэгтэл аймгийн төв Улаангомоос танайхаас сургуульд 40 хүүхэд заавал явуул гэсэн хуваар манай сумын захиргаанд ирж л дээ. Тэр үед орон нутгийн албан хаагчид гэхлээр гол төлөв хуучин цагийн төшмөдүүд байсан болохоор мэдээж хэрэг ямарваа нэгэн дайчилгаал болох юм бол хамгийн түрүүнд дандаа ядуус тэхлээд хойролдог байсан юм. Тэр зураг бол маш сайн болсон зураг.
гэх зэргээр ингээд жүжигчнтэйгээ аюу мэдрэмжтэй харьцдаг, их мэдрэмжтэй тийм найруулагч хүн. За тэгээд нөхөрсөг гэдэг нь юу гэхээр зэрэг ямар ч насны хүнийг ямар ч одоо хөгшин залуу гэхгүйгээр найз нөхөр шиг харьцдаг ийм сайхан найруулагч байсан. Асар өндөр одоо авьяас тэгээд тэр найруулах тэр одоо удирдах тийм авьяастай тийм хүн. Хайр дурлалаар хий. Тийм ээ? Дайны тухай хий. Энэ нь их өргөн тийм одоо өөрийгөө өргөжүүлж чадсан тийм найруулагчтай ер нь. Сүмэг бол миний багш. Миний амьдралын багш. Танаас үргэлж би цэник авч яадаг шүү. Танаасаа би үргэлж уран бүтээлийн урам авч яадаг шүү. Танаас би өөрийн уран бүтээлийн одоо тэр ихийн оргилон амжилттай явж байгаа бүхнийг танаас авсан шүү гэж би үргэлж сүмэдэ мөргөж залбирч байдаг. Уран сайхны цогц бүтээл төрүүлнэ гэдэг үнэн хүү гавьяа. Харин хийсэн бүтээл нь ард түмэнд үе дамжин өргөөжөн өгч, өөрийнх нь алдраар нэрлэгдэх бүхэл бүтэн кино ертөнц болон бүрдэж, үеийн үед түүх болон үлдэнэ гэдэг бахархмаар. Монгол улсын урлагийн гаяас өтгөлтөн төрийн шагналт кино найруулагч Бадрахын Сумхүү хийсэн бүтээлтэй хэлэх гавьяатай хүн байсан. Монголын кино урлагийн их түүхийг бичлсэн, бүтээлсэн он жилүүд уран бүтээлийн могож цуцшгүй авьяа сонготно өдгөөж өн мөнхийн бүтээлүүдээр нь дамжиж үзэгч олондоо хүрсээр байна. Алдар хүндийн дээдийг ард түмнээс сан хүрдсэн энэ л уран бүтээлчийн эрхэм нандин авьяас гэдэг эрэмгий дайчин шинж эргэлзэлгүй шулуун шудраг дүр төрхөн эрэх цагийн саалтан дэлгдэж хуучраа нүгүй кино бүтээлүүдтэйгэн Монгол хүн бүхний сэтгэлийн хойморт эгнэгт мөнх хорсоор байх нь амжиггүй.